Хатан хаан гинт нэг аяга Бэжин гоймонд идмээр санагдаж. Гэвч тэрээр мянган жилийн тэртех 9-ний цаг үед амьдардаг байв. Хааны тогоочноор Бэжин гоймон гэж юу болохыг огт мэдэхгүй байлаа. Тэд өөрсдийн туршлага дээр үндэслэн түүнд нэг аяга үхий махтай шүлтэй гоймон хийж өгөхөөс өөр аргагүй болов. Гэвч Хатан хаан ганцхан өмхөд шууд нулимж орхив. Амтан хитрхи суул байсан бөгөөд түүнд огтхонч таалагдсангүй. Хааны ахлах тогооч ихэд ундууцлаа. Тэрээр Хатан хааныг өөртөө зориуд хүндрэл учруулж байна гэж боджээ. Ингээд тэр дахин нэг аяг хожимог хуурай гоймон хийв. Гэвч Хатан хаан түүнд рүү ганцад хялам хийгээд савхаа шидэж орхилоо. Тогоочийн уур твчээр бүрэмсэн алдрав. Тэрээр гурилаа хүчтэй нухаж дахин нэг аяг гараар сунгасан гоймон хийв. Дахиад л Хатан хаан ганц өмхөд нулимж орхижээ. Үүний дараа тогооч олон төрлийн гоймон хийсэн байна. Гисэн хэдий ч Хатан хааны сэтгэл хансангүй. Тиймээс тэр өөрөө хоол хийхээр шийдэжээ. Гэвч тэнд байсан хинч түүнийг гоймон хийж чадна гэдэгт итгэсэнгүй. Түүнийг гал тогооны хутаг авахд хүртэл тогооч зүгээр л жүжиглэж байна гэж бодов. Гэвч дараагийн секундэд Хатан хаан хутгаа чадамгаа гівчин савж бүх ногоог маш хурдан хэрчиж орхилоо. Тэнд байсан бүх хүн бүрэмсэн цочролд оров. Дараа нь тэр гоймонгоо савханд оров. Тогооч өмнө нь хизээж ийм хачин арга харж байсангүй. Тэгээд хэлбэрт оруулсан гоймонгоо халуун тосолд шаргал өнгөтэй болт хин шарав. Эцэст нь тэрээр төрөл бүрийн амтлагчийг хольж нүдэж шигшин өөрийн тусгай амтлагчаа бэлтгэлээ. Тогооч түүний амтлагчийг өөрийнхөөс нь илүү амттай байна гэдэгт одоо ч итгэхгүй л байв. Гэвч тэрээр Бэжин гоймонгийн шүжнөөс нэг балгах үе түүний гарт байсан халбаг шууд л газар орно. Иргэн тойрны хүмүүс нь амт нь муухай байна уу гэж асуулаа. Тэр хариулсангүй. Оронд нь савхыг хурдан гихчин шүүрч аваад гоймонг ховдоглон идэж эхлэв. Идэж дуусныхаа дараа тэр чангаар уйллаа. Энэ бол түүний амьдралдаа идэж байсан хамгийн амттай хоол байв. Яг л ингэж Бэжин гоймон үүссэн түүхтэй. Хатан хааныг маш сайн тогооч бөгөөд өвөрмөц хоол хийхдээ гаргууд гэдгийг сонсоод хэний ч өмнө нь амтаж үзээгүй хоол хийхийг түүнд тушаав. Хатан хаан тэр даруй нэг аягыг хийхээр шийдэв. Тэгээд ордон дах бүх үхэр хоныг саахыг зарцнартаа тушаалаа. Үүнийг харсан хааны тогооч түүнийг үндтэй сүү гүрж байна хэмээн намуухнаар хомдлоо. Гэвч Хатан хаан сайн хоол хийхэд орц найрлага ямар чухал байдаг талаар түүнийг юу ч мэддэггүй хэлв. Тэрээр сүүг зис тогоонд хийж зөөлөн хотолоо. Мөн хоолоо түлж сүйтгэхгүй тулд алаа болгоомжтой тохируулахыг зарцнартаа анхааруулв. Сүү баг зэрэг өтөрөх үед Хатан хаан бэлтгэсэн төмсний зурмага тогоонд хийв. Энэ мөчөд тогооч түүнийг үнэтэй орцыг хямд төмсөөр балдаж орхилоо хэмээн буруутав. Хатан хаан түүнийг хуучинсаг үзэлхээ бөгөөд орц найрлалын ухаалаг хослолыг ойлгохгүй байна хэмээн сөргөлдөв. Дараа нь тэр улаан чавх, янхаа цэцгийн үр, мөсөн чихэр нэмж үргэлжлүүлэн буцалгав. Түүнийг тагийг нь онгойлгоход үтгэн сүүн үнэр агаарт шууд л түгв. Бүгд цугларч. Ийм хачин хоолыг өмнө нь хизээж харж байсангүй. Сүүн өтөрч маш зөөлөн босон байлаа. Хатан хаан нэг аяг хоол аяглаад дээр нь хэрцэн яншуу цацав. Тогооч үүнийг ердөөл өө сэвийг далдлах гэсэн утгагүй чимэглэл гэж бодлоо. Гэвч Хатан их ганцхан өмхөөд л идэхээ зогсооч чадсангүй. Тэрээр Хатан хааныг 10,000 грамм алтаар шагнажээ.